Сайн байцгаана уу сонсогчдоо. Өнөөдөр сугар гаригийн бүтэц онцлог шинж чанар, цаана нь сугар гаригийн гэрцтэй дуу аялга оруулан контент бүтээлээ. Сугар гариг нь Нарны аймгийн 2 дахь гариг бөгөөд дэлхийн хэмжээ массын хувьд ойролцоо учраас түүнийг заримдаа дэлхийн ихэр гариг гэж нэрлэдэг нь бий. Нарны аймгийн бусад гаригуудаас ялгаатай нь сугар нар мандах зүгээс эсрэгээр баруунаас зүүн тийш эргэдэг нь маш хачирхалтай. Мөн маш удаан эргэлттэй нэг бүтэн эргэлт нь 243 дэлхийн өдрүүд үргэлжлэдэг гэж үздэг. Энэ гаригийн гол бүтцэн хатуу чулуулаг бүхий гадаргуутай дотооддоо төмөр цөмтөө дэлхийдээ төстэй бүтцтэй байдаг. Сугар гаригийн гадаргуу нь маш халуун, ойролцоогоор 465 Цельс хүртэл халдаг бөгөөд энэ нь зузаан нүүрс төрөгчийн давхар бүхий агаар мандлын хүлэмжийн нөлөөлөөс үүссэн байдаг. Сугар гаригийн астрологийн онцлог шинж чанар нь астрологид гоо зүй, хайр дурлал, романтик, мэдрэмж, харилцаа, мөнгө төгрөг, урлаг, үнд зүйлийг төлөөлж болдог. Энэ гариг хүний юунд татагддаг, хэрхэн дурлдаг, юунд гоо сайхан гэж хардаг, мөнгө, эд зүйлс хэрхэн ханддгийг илэрхийлдэг гариг байдаг. Сугар гариг бол сэтгэл татам байдал, таашаал, мэдрэх чадвар, зөөлөн сэтгэл, ив нэгдэл, гоо сайхны мэдрэмжийн гариг юм а. Энэ гариг нь хүний дотоод мэдрэмж, гадаад үзмжийн зэнцвэр, үлэмж их байдаг. Мөн уян ба бие махбодын уялдаа зэргийг илэрхийлдэг. Сугар гаригт холбогддог ордууд үхрийн орд, тайрус, газар элементтэй тогтвортой орд байдаг. Сугар үхрийн ордыг удирдах үед хүний материалын амьдралд дурлаж, биеийн мэдрэмжийг чухалчлах, үнэт зүйлсийг хамгаалах шинжүүд маш ихээр илэрдэг. Үхрийн ордтой хүмүүс хайр дурлалыг тогтвортой байдал, үнэнч сэтгэл, мэдрэхүйдээр тулгуурладаг. Тэдний хувьд гоо сайхан бол мэдрэхүйгээр дамждаг гэж үздэг. Тэд тансаг, тав тухтай амьдрал, урлагийн бүтээл, байгалийн гоо сайхан, эд баялаг дуртай байдаг. Мөн сугар гариг үхрийн ордонд байх үедээ хүний амьдрал таашаал тайван байдал, сэтгэлийн номглон байдал чухал болж ирдэг. Дараагийн хамааралтай орд нь жинлүүрийн орд Либра, агаар элементтэй кардинал орд байдаг. Жинлүүрийн орд бол харилцаа, тэнцвэр, шударга байдал, гоо зүг эрхэмлдэг орд бөгөөд сугар гаригийн нөлөөг оюун санааны түвшинд илүү хүчтэй мэдэрдэг. Жинлүүр ордтой хүмүүс хайр дурлал, зөөлөн, ухаалаг, эв зохицол чиглэсэн байдаг. Тэдний хувьд гоо сайхан бол тэнцвэртэй байдал, хэлбэр дүрсийн уялдаа юм а. Сугар жинлүүрт байх үед хүний гоо зүй мэдрэмж, урлаг татагдах байдал, харилцаанд дипломат чанар өсдөг. Тэд хамт олонтой ойлголцох, хүмүүсийг тэнцвэртэй авч явах, шударга шийдвэр гаргах чадвартай гэж үздэг. Сугар гариг бол гоо зүй, хайр, эд баялагын бэлэг тэмдэг бөгөөд астрологт маш чухал гаригуудын нэг. Хоёр ордод ялгаатай байдлаар илэрдэгч сугар гаригийн нандин мэдрэмж, дотоод үндэс нь хайр дурлалд хандах хандлага, ижил, гол санаанд үндэслэдэг. Контент маань мэдээлэл түгээсэн бол лайк, subscribe дараарай. Зөндөө олонгүй subscribe дараагүй яваад байдаг. Дараад сайхан мэдээлэл хүлээн авч сонсож байгаарэ. Энэ нь намайг дэмжиж буй илрэл юм шүү. Мөн сайхан сэтгэлийн комент бичиж үлдээж байгаарай. Ингээд та бүгдтэй баярлалаа.